Та бүгд нэг юм төсөөлөх хэрэгтэй. Бид нар өнгөрсөн 20 гаруй жил явж ирэхдээ тэр хэл ахуул, коррупц, ер нь гадны бодлогонд бид нар яг аалзны торонд бариулсан юм шиг ингээд торлуулсан байгаа. Тэр аалзны торыг энэ хоёр дараа ганцаараа хөдлөө таслалд дийлэхгүй. Нэг сайхан ганцаараа хөдлөө дийлэхгүй. Жаргал сайхан ганцаараа хөдлөө дийлэхгүй. Бид бүгдээрээ нийлэн байж, монголчууд бүгд нийлэн байж тэр аалзны торыг таслах ёстой маа гэж хэлэх гээд байна. Бидэнд юмыг шинээр бодож, шинээр харах нь зөндөө байна. Хэдхэн хоногийн өмнө над руу нэг сэтгүүлч уццсан. Нэг сайхан дарга Монголын эдийн засаг жилд 20% өсөд байдаг. Яагаад ард түмний амьдрал дээшлэхгүй байна гэж. Тэгээ би тэрэнд уцаар хариулт өгсөн юм л да, товчхон хариулт. Хэрвээ эдийн засгийг хүний биетэй зүйрлэх юм бол хүний биеийн дотор зөвхөн хор тавдрын эсэл тийм хурдтай өсдөг юм. Өөрөөр хэлбэл энэ юр бусын өсөлт гэдэг чинь бол эдийн засаг эрүүлж байгаагийн шинж юм гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бид нар тэр сэтгүүлчтэй болсон бидний тэр яриа юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бид ер нь Монгол болж байгаа юм үйл явдал, Монголын эдийн засгийн үйл явдлыг харах цоо шин үзэл баримтлалуудыг өөрсдөө буруу болчиход байна гэдгийг хэлэх гээд байна. Миний ярих хэдхэн цөөхөн санаа байгаа. Яриул бас зөндөл юм ярих бах. Америкийн үндсэн хуулинд арчил гэж үгийг хайгаад олж болдгүй. Тийм үг тэнд ерөөсөө байхгүй. Тэрнтэй адилхан Монголын үндсэн хуулинд үндэсний эрх ашиг гэдэг үгийг хайгаад олохгүй. Тийм үг байхгүй. 20 гаруй жилийн сүүлийн том алдаа бол бид нар монголчууд өөрийнхөө үндэсний эрх ашиг гэдгийг ухаараагүй, мэдээгүй, томьёолоогүй тэр тухай ярихгүй явж ирсэн юм бэл. Нэгэнт бид өөрийнхөө үндэсний эрх ашиг мэдэхгүй байгаа бол биднийг гаднаас л удирдах таарна. Чухандаа биднийг гаднаас ингэж л удирдаад байгаа. Тэгэхээр бид нар тэр үндэсний эрх ашигаар засаглая гэж санаан дээр Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан нам анх улс төрийн холбоогоо байгуулж ирсэн юм аа. Үндэсний эрх ашиг гэдэг үг сүүлийн үед бас багсаг яригдах гэдэг болчих. Магадгүй үндэсний эрх ашиг гэдэг ойлголтод хамгийн төхөөлсөн юм нь юу гэхээр энэ улсын их хурл өнгөрсөн хугацаанд бас нэг үндэсний аюулгүй байдлын тухай үзэл баримтлал гэж бичиг баталсан юм билээ. Тэгээ тэр бичгийн дотор үндэсний эрх ашиг гэдэг үгийг үндэсний ашиг сонирхол гэж хийсэн юм бэл. Тэгээд нэг юм хардаг үнцгэн нөгөө л ашиг, нөгөө л мөнгө, нөгөө л өнгө мөнгөөр хардаг энэ байдлаар хандсан байгаа. Тэгэхээр бид нар үндэсний ашиг сонирхол гэдэг жоохон тийм бизнесийн ч юм уу худалдаа 8-ны энэ ойлголтыг үндэсний эрх ашиг гэдэг сэтгэлтэйсэн, зүрхээтэйсэн ийм ойлголтод оруулж үндэсний эрх ашигаар Монгол орн засаглах шаардлагатай байна гэдэг дээр энэ улс төрийн холбоо байгуулагдсан маа гэдгийг хэлмээр байна. Арнольд Томби гэж хүний түүх судлал гэдэг ном байдаг. Их том ном. Тэн дээр нэг юм хэлсэн байдаг. Үндэстэн устгахад юу хэрэгтэй вэ гэж. Үндэстэн устгахад сэхэтнүүдийн л устгах ёстой гэж тэнд номлосон байдаг. Түүх ер нь өөрөө тэгж өгүүлсэн байдаг. Тэгээ Монголын түүхийг ингээ эргээд харах юм бол манжийн үед манай алтан ургийнхныг хүүс тэмтэрж ийсэн. 30-аад оны хэлмэгдүүлэл гэж бид нар яриад байгаа нарийн дээрээ хэлмэгдүүлэл биш. Үндэсний сэхэтнүүдийн аймаглан устгаж ийсэн. 10 жилийн амплитудаагаар хуучин цагт сэхэтний төөрөгдөл гэж юмыг зохион байгуулдаг байсан. Энэ бүх юмны ардлын цаад зорилго нь юу гэхээр үндэстэн устгах гол хэрэгсэл болсон сэхэтний устгах л ажил хийгдэж байсан юм бэл. Өнөөдөр Монголд сэхэтэн байна уу гэдэг асуудлыг
босгоод тавих цаг болцсон байгаа. Ер нь Сэхэтэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудлыг бас нэг номонд бичжээ. Тэр номын нэр бол Капитализмын амин сүнс бол үндэсний үзэл ба эдийн засгийн өсөлт гэсэн Гринфилд гэж хүний бичсэн ном байдаг. Тэр номон дээр Сэхэтэн гэж хэнийг хэлэх вэ гэхээр Сэхэтэн гэдэг бол өөрийнхөө үндэсний эрх ашгийг, өөрийнхөө үүх түүхийг сэхээрсэн, гэгээрсэн хүмүүсүүдийг Сэхэтэн гэдэг юм байна. Бид нар Сэхэтэн гэдгийг диплом үргэлжлсэн хүн гэж ойлгодог. Энэ ойлголт маань маш буруу байсан юм байна. Жохомда үндэснийхээ эрх ашгийг, үндэснийхээ түүх соёлыг, үндэснийхээ ирээдүйг санаа тавьж, сэтгэл тавьж зүрхэн өвддөг энэ улсуудыг Сэхэтэн гэдэг юм байна. Монголын Сэхэтнүүд хаана байна вэ гэдэг асуудлыг босгохтай болцсон юм аа. Жохомдаа энэ Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан нам болоод энэ Монголын нийгэмд байгаа Монголын Сэхэтнүүдийг нэгтгэх, босгох энэ үйл эхлэлийг тавих ёстой маа гэж бид бол дотроо ирсэн юм аа гэдгийг хэлмээр байна. Монголын Сэхэтнүүдийн дунд нэг зовлон байна. Айх эмээх гэдэг. Тэр айх эмээх гэдэг бол Бурханаас хүмүүн заяасан өгөгдхүүн мөн. Гэхдээ монголчууд бас бүр ингэ ярьдаг болсон байгаа юм. Айж ав бол аминд үлзийтэй гэсэн тийм үгийг ч зохиоцсон байгаа. Гэвч айдас нийгмийг нөмөрөх юм бол бид урагшлах ирээдүгөө харж чадахгүй. Харанхуй нийгэм рүү явах болно. Тэгэхээр нэг намтай 70 жил явсан түүх маань олон намтай 20 гаруй жил явсан энэ түүхэнд нэг л юм адилхан байна. Тэр нь юу вэ гэхээр хүн ам айдастай байна. Сонгуул шударга явуулж чаддгүй, дургуйцуул буутчихдаг нь цаанаа л айдсыг бол нэмээд байгаа. Айдас бол их олон хэлбэртэй. Тэр тухай би бас багсаг үг хэлэхгүй болохгүй гэж ингэж бодсон юм өнөөдөр. Хаан ч очсон, хинтээ ч уулзсан, сэтгэлдээ айдастай хүмүүс эргэн тойрон байна. Нэг хэсэг нь нэгэнт хийж эхлүүлсэн өчүүхэн бизнесээ алдахгүй гэж айгаад байх юм. Нөгөө хэсэг нь хийж байгаа ажлаасаа халагдахгүй гэж айгаад байх юм. Бас нэг хэсэг нь миний улс төрийн идэвхээс олж үр хүүхдүүдийг минь сургуулиас минь хөөчихвээ гэд айгаад байх юм. Зарим нь бүр за амин талгаатай гэд айгаад байх юм. Тэгээ хэлбэр өөр боловч бүгд л айдас. Ийм айдас социализмын тогтолцоонд байсан. Өнөөдөр ийм айдас арчилсан тогтолцоонд бий болцсон байна. Олон хүмүүс ингэж ярьдаг юм. Би жижигхэн хүн, надад улс төр хамаагүй. Өөрийгөө үр хүүхдээ айтайхан авч явбал баруун гэж олон хүмүүс ингэж боддог. Тийм хүмүүс юу зөв, юу буруу гэдгийг ялгаж салгах сонирхолгүй. Олон намууд улс төрчдийн ярьж хэлж байгааг ойлгож салгах тэнхээгүй болцсон байдаг юм аа. Монголын нийгэмд хулгайч, луурчид, өчүүхэн цонх гэдгийг хүмүүрэл мэдэж байгаа. Хулгайлдаг, луурдаг хэмжээнд томроод олигарх нэр авсан ч тэд бас л цонх гэдгийг эрхвэш хүмүүрэл мэдэх учиртай. Монголчуудын дийлэнх олон шудраг, ухаалаг, аливаа зүйлийг боддог, тунгаадаг гэдэгт эргэлзэх шалтгаан бол байхгүй. Харин дийлэнх олонх нь хулчгар гэвэл үннээс нэг хол зөрөхгүй байхаа гэж ингэж бодож байна. Хулчгар хүн айцаа нуухын тулд би ганцаараа юу хийж чадах вүлээ гэсэн тайлбар тавьдаг. Бүр болохгүй бол улс төр заваан бохор. Би улс төрөөс холхон бай гэж өөрсдөө зөвтгдөг. Үнэн дээр энэ бол гадныхны бидний монголчуудын тархинд суулгаж өгсөн бичлэг шүү гэдгийг хэлмээр байна. Улс төрийг заваан хэвэмээс тэр заваан зүйлийг гадныхын хийж өгөх нь л гарцаагүй бол. Үндэстэн дамнасан гадны компани Монголын баялагт эзэн сүү харгана монголчуудыг улс төрөөс залгасан, цөхөрсөн, үнэндээ улс төрөөс айдаг болгосны шууд үр дагавар гэдгийг ойлгох цаг болсон байна.
Хулчгар найз дайснаас илүү аюултай. Яагаад гэхээр дайснаасаа болгоомжлдог бол хүн найздаа бол итгэж явдаг юм аа. Монголд олигарх цөөнхөл дэглэм тогтсны цаана Монголын хормойг харийнхан ичгүүр сонжуургүй сөххийн цаана ердөө л монголчуудын хулчгар байдал нуугдастаа гэж ингэж бодож байна. Сая уян бас хэлээд авлаа. Хаан нүцгэн байна гэж. Хаан нүцгэн байна гэж нэгэн хүү чанга орилсон нийгэмд ноёлох хайцыг таягдах улс төрийн өрөө болж байсан юм аа. Бусад орны түүхийг харах юм бол олигарх дэглэм Монголын ирээдүйг булингуртуулж байгаатай нэгэн адил монголчуудын хулчгар айдас хүчтэй байдал арчлыг буршилж байна шүү. 2012 оны сонгуул бол Монголын баялагийг харийнханд хэрхэн авч өгөх тендер биш. Өөрийн баялагтаа Монгол түмэн эзэн суух улс төрийн сонгуул байгаасаа гэж хүсэж байна. Үүнийг гүйцэтгүүлэхийн тулд том ухаан хэрэггүй. Олигарх дэглэмийг таягдах эр зориг хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Олигархууд нүцгэн байна. Монгол ардын нам шалдан байна. Арчилсан нам шалдан байна. Би улс төрөөс хол, улс төр сонирхдаггүй гэх хүн амтнаас бол нэг ялахдаггүй шүү. Хэрвээ тийм тэгж ярьж байгаа юм бол хүн амтан хоёрын хооронд ямар ялгаа байдсан бэ гэдгийг дээр Аристотель юу гэж хэлсэн бэ гэхээр хүн гэдэг бол улс төрийн амтан гэж хэлсэн. Улс төрийн амтан гэж. Улс төргүй бол хүн ердөө л амтан. Та бүгд мэдж байгаа бах. Хаан зөгий гэж байдаг, хатан зөгий гэж байдаг, ажилтсан зөгий гэж байдаг. Яг тэрнтэй адилхан хаан шоргоолж, хатан шоргоолж, ажилтсан шоргоолж гээд амтан хүртэл өөрөө нийгэмшиж зохион байгуулалтанд орж амьдэрдэг юм. Тэрийг амтны улс төр гэж шинжлэх ухаан бас тодорхойлдог юм байна. Тэгэхээр улс төрөөс зайлаад байна гэвэл улс төр бидэнд хамаагүй. Улс төр бохир заваан гэдэг байгаа бол тэгээ тэр улс төрийн гадныхан ирж хийгээд байгаа бол Монголын нийгэм юу болчиход байна вөхөр амтны улс төртэй нийгэм болчиход байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тийм учраас цөөнхөн олонхоо яагаад болчлоод байдгийг, яагаад харийнхан хүрчээд болчлоод байдгийг артлын цаад санаанууд шалтгаан нь бол монголчууд үнэн ёсоор өөрийн сэтгэл зүрхээс улс төрийг ойлгож, улс төрийн идэвхтэй байр суурь баримталж ажиллахгүй байгаас болоод байна гэдгийг хэлэх гээд байна. Хүн бүр оюун ухаан шүтэж, нийгмийн идэвхтэй байр суурь бариул улс төрийн хүн бол улс төрийн амтан болж жухам хөө шинэ улс төрийн суур дэвсгэр бэлтгэх учиртай юм аа. Улс төрийг шинээр эргүүлэн залахын учир нь Монгол үндэстэн жинхэнэ ёсоор тусгаар тогтнож баялагтай эзэн суухын эхлэл мөн. Тийм учраас хүн бүр улс төрж гэж хэлмээр байна.